Хүнийг залуу бөгөөд одоо нүүрний төр хэлбэрийг хамгийн зөв харагдуулдаг хэсэг бол энэ хацар хэсэг байгаа. Хацар хэсэг юм дээр хацрын булчин юм чанга байж ч хүн илүү залуу харагддаг. Тэгээд нас яваад тэгэхээр энэ хацрын булчин сулраад доошо унжаад өөхөн давхар багасаад арьс сулраад тэгээ хацар нөгөө ийм байсан хацар маань нэлдээ нэг юм унжээс юм хавтгай болж эхэлдэг. Тэгээд нэлдээ нүүр энэ хэсгээр ингээд нэлээ уртссан харагддаг. Зарим хүмүүс нь хацраа чангалж байгаа ингээд ийм дасгал хийгээд идэг. За энэ дасгалыг харахаар ингээд хацар хэсгийг чангалж байгаа хацрын булчин дээр ажиллаж байгаа юм шиг боловч дээд уруулаа энэ шүдэн дээрээ тохоод ингээд тэгээ болохоор энэ хэсэгт илүү нөгөө ачаал ирж байгаа. Биеийн булчин яснаас ясанд бэхлэгддэг бол нүүрний булчин нь арьсанд бэхлэгддэг. За тэгэхээр хүний биеийн булчин шиг ингэж хамаагүй ингэж татсан чангаас нь тийм дасгал тохиромжгүй гэсэн үг. За энэ хэсэг чинь нөгөө булчин илүү бас нөгөө суул эмзэг хэсэг нагаад гэтэл нөгөө хацраа чангалж байгаа ингээд түрүүний ингэсэн дасгалыг хийгээд авах юм бол энэ хэсгийн арьс чинь улам сунаад доошоо улам унжиж өгнө. Дээр нь энэ хацар хэсэг нэгэнт ингээд сунаа тогтцсон хацар чинь эндээ татагдаад улам доошлно гэсэн үг. Ялангуяа нүүрээрээ нэлээд өөхөн давхраг багтай, гонцгой царайтай, тэгээ нүүрэндээ өөх булчингийн масс багтай хүмүүс бол энэ дасгалыг хийх юм бол улам нүүр чинь ингээд гонцгой уртсаад залуу харагдах ш эсрэгээр бүр овртой харагдана. Тэгэхээр өөрийнхөө нүүрний онцлог тааруулж ямарваа нэгэн дасгалыг хийх хэрэгтэй.